Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 5 дугаар хуралдаан энэ 7 хоногийн ихэр буюу 12 дугаар сарын 4-ний даваагаар ихт болж эх оны төсвөө хуваарлалаа. Эх онд Хөвсгөл аймагт 9.5 тэрбум төгрөг хуваарлагдсан бөгөөд үүний 20 гаруй хувь нь төвчиж болох зардлууд байсан байна. Тухайлбал нутгийн иргэдийг бухимдуулсан гол асуудал нь эх онд Хөвсгөлд уулуурхаан хайгуулын ажлыг эхлүүлэхээр 120 сая төгрөгийг төсвөлсөнд иргэд дургуйцлаа илэрхийлээд байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны үеэр аймгийн засаг дарга Гамболд хайгуулын ажил эхлүүлэх болсон инхүү тайлбарлажээ. Гадна дотны ямар ч компани манай аймгийн одоо урдлах тайлбар үзүүлж газар дээр агуулгын судалгаа хийж лиценз авч цаашдаа явуулах ийм одоо зөвлөгөө байгаа. Тийм болохоор бид энэ ажлуудыг цаашдаа аймгийн орнуудын 100% хөгжил аж ахуй нэгж байгуулан тодорхой хэмжээний бид энэ гол байгууллагын ажлыг хийснээр Хөвсгөл аймаг тодорхой хөрөнгө оруулалт бүртээ байгуулах мөн төсвийг бүрдүүлэх ордоо нэмжүүл ийм бодит ажлуудыг үеийн шийдсэн байгаа юм байна. За энэ нарийн судалгааг аяда геологи агуулгын ажлыг бас хариуцлага ажиллаж байгаа геологч хаан удахгүй одоо харилцуулаа. Гэтэл Хөвсгөл аймаг өнөөдөр уулуурхаагаа удлах биш өөр олон салбараар хөгжих боломжтой Арвин нутаг дэвсгэртэй аялал жуулчлалын тулгуур бүс нутаг гэсэн тодтголтой 5 сая гаруй малтай газар тариалангийн бүс нутагтай байгалийн дагалдах нөөц боломж жим сургамал ихтэй дэлхийд гайхагдсан тунгалаг нууртай гээд өвөрмөц тогтцтой нутаг дэвсгэр юм а. Энэ чиглэлээрээ ч хөгжих боломжтой тус аймгаас сонгогдсон улсын их хурлын гишүүн улсын их хурлын дэд дарга инх хамглан тодтогч байна. Хөвсгөл аймагт унаасаа уулуурхаа хэрэглэх юм ч болцоогүй шүү дээ. Тийм ээ. Аймаг дээр өөрийнхөө аймаг дээр бол энэ уулуурхаатай холбоотой ямар нэгэн лиценз ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгийг би одоо сонгуул бүрээр хэлдэг шүү дээ, тийм ээ. Тийм сонгуул бүрээр хэлдэг. Тэгээд аймгийн иргэд одоо ч гэсэн надад ийм ашиг сонирхлын зөрчил ерөөсөө байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье гэж бодож байгаа. Хөвсгөл аймгийг бол би 3 чиглэлээр хөгжих болцоотой гэж боддог. Ийм боломжч байгаа. Аялал жуулчлал, үйлдвэрлэл. Хөвсгөлийн ирээдүг уулуурхаагүйгээр төсөөлж болох бүрэн боломж байхад заавал хайгуулын ажил явуулах сонирхол аймгийн удирдлагуудад байгаад иргэд эсэргүүцэж байгаа юм а. Тэр бол мэдээж эсрэгэл байр суурьтай байгаа шүү дээ, тийм ээ. Одоо Монгол орны баялаг одоогийн Хөвсгөл аймагт л үлдүүлүүлдэг гэдэг шүү дээ. Бусд нь бол бүгд уршаа зөөгдөө дууслаа шүү дээ. Тэр алтны хайгуул байгууллагаас алтах шаардлагагүй боловч та тийм. Хөвсгөл аймгийн иргэд инхүү дургуйцлаа илэрхийлж байгаа энэ цаг үед аймгийн удирдлагууд бид аймгийнхаа 50 дугаар өргөргөөс хойш газар нутагт хайгуул хийхгүй харин 50 дугаар өргөргөөс өмнөх нутагт хайгуул хийж аймгийнхаа бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулна гэж тайлбарласан иргэдийг төөрөгдүүлж байна. Ямар ч тач Хөвсгөл нутгийн ард иргэд нутгийнхаа ямар ч хэсэгт хайгуул явуулахгүй гэдэгт санал нэгтэй байгаа төдийгүй нутгийн иргэд энэ нутагт өсөж төрөөд өөр аймаг орон нутаг гадаад улс орнуудад амьдарч байгаа монголчуудад дуу хоолойгоо нэгтгэх нь хөдөлгөөн өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.